За үнэхээр одоо энэ хүн бүрийн яриад байгаа энэ заван зүйлсийг нь сонсоод байх тусмаа л ерөөсөө төвчж чадсангүй. За тэгээ манай улсын хувьд те альва олныг хамарсан асуудалд хандах хандлагын дээд хугацаа нь ерөөсөө л 3-5 хоног байдаг. Тэгээд л дараагийн те нэг ингээ шинэ сенсац гарч ирээл өмнөх асуудлууд нь бол бүр хинт чамааг болоод тэгээ тухайн асуудалд бол хинч хариуцлага хүлээхгүй тэгээ ингээ асуудал нь шийдэгдэхгүй ингээ хിവэрэ үлдчихдэг. Тиймээс одоо хүн бүр те ядаж нэг ч гэсэн асуудал дээр ингээ бүгдээрээ тууштай байгаад мартахгүйгээр ингээ зүгээр өнгөрөхгүйгээр те ингээ асуудлыг шийддэг байя. Тэгээ тэдгээр хүмүүсээс бас татгалздаг байя гэсэн үднээс за зөндөө олон хүмүүс ярьсан ч гэлээ те. Тэгээ энэ тухай өшөө их хүн яриасай те битгий мартаасай. Ямар хүмүүс энэ асуудалд яаж хандсан бэ гэдгийг мартахгүйгээр тэдгээр хүмүүсээр дамжуулаад бас бусад хүмүүс ч гэсэндээ сургамж авч нийгмээрээ зөв эрэг хандлагатай болоосай гэсэн үднээс за энэ тал дээрээс дуу хоолойгоо нэгтгэгээд ярихгаа суужнаа. За тэгэхээр бүгдээрээ те уус даяараа хит хоногт юу болоод байгааг маш сайн мэдж байгаа. Өнчн 5 охины тухай хүн бүр л ярьж байгаа. За тэгээ миний хувьд ээж хүний, охинтой хүний хувьд энэ асуудал бол мэдээж надад маш хүнд туссан. Тэгээд миний хувьд би өөрөө бас хагас өнч өссөн. Тэгээ манай гэр бүлд дандаа эмэгтэй хүмүүс амьдардаг байсан. Тэгээ тийм ч утгаараа хамгаалах аавгүй, ахгүй байна гэдэг ямар хэцүүг хүмүүсээс тэр чинээгээр ямар муухай дээрлэхүү байдгийг бас өөрийн биеэрээ мэдэрсэн учраас энэ яриа бас аавгүй, ээжгүй хүүхдэд магадгүй над шиг хагас өнчин, бүтэн өнчин те ингээд насанд хүрчихсэн хүмүүст ямар хүнд тусныг бас маш сайн ойлгож байна. Тэгээ хагас өнчин над шиг хүндтэй ийм хүнд байхад бас бүтэн өнчин хүүхдүүд ямар хэцүү амьдралыг туулж яваа болоо гэж бодохоос үнэхээр хэцүү санагдаж байна. Тэгээ тэр хүүхдүүдийн зовлон ерөөсөө ч багтаагүй. Хүссэн хүнийхээ аманд багтаж амьдрна гэдэг бол хүсэг зүйл биш шүү дээ. Тэр хүүхдүүд хүссэндээ аавгүй, ээжгүй байх сонголтыг хийгээгүй. Гэсэн ч гэсэндээ тэд бууж өгөлгүйгээр амьдралын хатуу хэцүү бүхэнтэй нүүр тулаад хорвоод гомдох үедээ гомдоод амьдарч байгаадаа талархаад бусдын л адил ингээд хичээгээд магадгүй одоо бусдаас ч илүү хичээж амьдарч байгаа гэж бодож байна. Гэтэл бид бол тэр бяцхан хүүхдүүдийн амьдралд те гэрэл болж чадахгүй маа гэхэд амьдралд гомдох хар сүлрнээс битгий байгаасаа гэж бол хүсэж байна. Гэтэл ингээд хамгаалах ёстой томчууд нь за тэр дундаа одоо бидний үздэг, бидний таньдаг хүмүүс олон нийтийн сүлжээгээр те уртаа ингээд архипиавыг ингээд игнүүлээ тавьчаад хээв нэг одоо бүхэл бүтэн хүүхдүүдийн амьдралаар тоглож мөнгө хийж баяжнаа гэдээс ингээд багралтайгаар ам уралдан ярьж байна гэдэг нь ямар аимшигтай юм гутамшиг вэ? Гэтэл бол бид ингээ харсаар ээж Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ энэ мэт одоо бодол нь булангартаж мөнгөн сохорсон өөрсдийгөө одоо биднээс элит тустай хүмүүсээ гэж боддог юм академик боловсралтай харгуун сэтгэлтэй хүмүүсээ те ингээл ярьж л эдэн штэ ингээл мартчдээ штэ гэл ингээд үргэлжлүүлэн үтсээр даагчдыг ингээ өсгсөөр зарж байгаа бохир бизнесүүдийг нь дэмжсээр байх юм уу? Тэг бийж гэлтгүй олон хүмүүс та нарын буруу зүйл хийсэн хийсэн хүмүүсээ дагахаа болооч те ингээ битгий хөөргөд байгаа чи. Тэгээд ахаарч энэ хүмүүс чинь те Монголын ард иргэдийг нэвтрүүлэг бичлэгийг нь тоож үздэг үзэгчтэй наанаач тэр цаанаач тэр хүн гэж үзэхгүй те үзэгчдээсээ айж имээхэ болчихсон байна гэж бол мөн ч хэлсэн. Гэтэл зарим нь бол те хүний мод дурлсандаа улам их дагаад нөгөө нэг одоо новшиг те инфлюенсерийн төвшөнд очтол ингээд дагагчийг нь өсгөөд өгдөг. Тэгэхээр хин айж имээх юм бэ? Харин ч эсэргээрээ ийм байх тусам хүмүүс улам их сонирхоо дагдсан байна гэд те улам одоо ирээ зээргүй илий балаа болж байгааг бид нар харж байна. Одоо ухаан дутуу юм шиг хүмүүс яагаад ингэж их болоод байгаа юм бэ те? Тэд ингэж тэнэгтэй юм уу? Үгүй шүү дээ. Бид өөрсдөө тийм илий балаа юмдаа дуртай илүү их ингэ үзээд байгаа учраас л тэд нар ингэ үзэгчдийн хүсэлтээр те ийм одоо гаж буруу зүйлсийг хийж хандлтаа өсгөж те ингэ тэрүүгээр ингэ хол олж идэж байна. Тэгэхээр ингэ 100% те бас ингэ тэдний буруу бишээ гэдгийг тэрийг үзээд хөөрөөд байгаа үзэгчдийн те монголчуудын буруу юмаа гэдгийг бас бид нар ойлгох хэрэгтэй. Хамгийн нэг ойрон жишээ те тэр Орхон баярын эхнэр гэх хүн анх инста дээр 160 фолловтой байсан. Гэтэл яасан нөгөө нүүрстэй холбоотой энэ төргээ муу яриа гараад хэлсэн чинь нүдэн дээр ерөөсөө 1-2 хоногийн дотор л 30 хэдэн мянгараад авчихсан байж байгаа байхгүй юу? Яг юу гэж ойлгох вэ те? Тэр хүүхний ингээ ямар гоё мундаг юм бэ те ямар лаг үлгэр жишээ юм бэ гэд дагаад байгаа мó? Эсвэл одоо хөөхөн гарсан зургнууд нь ингээ аюу гоё таалагдаад тэрэн дээр ингээ зүрх дарах гад дагаад байгаа мó? Яг юу олж долоох гээд ингээ үхэж байгаа юм шиг бөөм өнөр ингээ дагна уу? Бүр үнэхээр ингээд ойлгохгүй байна. Эсвэл одоо хүний мод дуртай гэхэдтэй тэгэж одоо муухгаар дагаж ирж байгаа зү ингээд муулах гад байт юм уу? Хүмүүсийн тарих бол энэ дээр ингээд яг яаж ажилтаад байгааг үнэхээр ингээд ойлгох ухаан хүрхгүй байна. Уг нь ингээд Монгол хүний саруул ухаанд итгэдэг энэ төргийн үг байдэн штэ. Үнэхээр ингээд саруул ухаантай хүмүүс нь ингээд тийм цөөхөн болцсон юм уу? Бүү мэд одоо. Тэг маш харамсалтай байна. За тэгээд тэр урбан ток гэдэг нэвтрүүлэг байт юм байна. Тэгээ би нэг ч дугаарыг нь бол бүтэн үзэж бол үзээгүй. Тэгэд ингээ анзаархад бол хийхтэл ингээ архипиав тавьсан дээ хитэн одоо ингээд санаа нэгтэй найзууд ингээ ерөөс ингээ голын ирэг дээр маазраа сууж байгаа юм шиг юм дандаа ингээ 2 дугаар сувгийн зүйлсийг ингээ ярьдаг юм шиг байсан. Тэг яагаад гэхэртээ ингээ уурж оролцуулж байгаа хүмүүс нь үнэхээр одоо өөрсдийгөө ингээ хүүхнүүдийн эрлэг гэж боддог ийм нөхдүүд ах шиг байна. Тэг тэр аимшигтэй хэвцгийдээ хүчрхийлэгч эгфит энтер гэсэн ийм одоо лаг сүртэй нэртэй ийм 90 сүгийг оролцуулаад яриаг нь сонсоод сууж байна гэдэг нь л өөрөө те ямар ч хэрэггүй нэвтрүүлэг гэдэг нь бол харагдаж байгаа юм аа.
Уг нь бол ингээд нэвтрүүлэг гэдэг юм чинь те тодорхой нэг хүнд хүрэх хүртээлтэй, тэгээ тухайн хүнд хэрэгтэй, тодорхой юм нэг зорилготой байдаг үстэй. Тэгээ нийгэмд яг юуг сурчлах гад тэр хүчирхийлэгчийг тэр нэвтрүүлэгтээ ураад оролцуулаад байгаа юм бэ? Тэр хүнээс яг юу сонсох уу? Ямар ч тэг ядчил олон дугаарт нь орж илээ балаа юм ярьсан байдгийн. Тэгээ энэ мэд нийгэмдээ ямар ч үр өгөөжгүй тэг ингээд тархиа биш ерөөс ингээд булчингаа хөгжүүлсэн өөртөө адилхан эр хүнийг яаж чадахгүй юм бэ гэж тэг ингээд тунаа муутай сул дорой эмгтээд эр бараа гайхуулдаг. Тэгээ энэ мэд эр хүний нэр гутаасан хүмүүс оролцуулдаг ямар юм ядарсан нэвтрүүлэг вэ? Тэгээд тэр уучрал гээд хүний уучлал гуйсан бичлэгийг үзсэн тэг бүрэнхээр ой гутлаа. Уг нь бол тэг нэртэй төртэй аавын ээжийн хүү байх шиг байх юм. Тэг нэр уурахаар ингээд яс угар гэж аав ээжээсээ яг юу сурсан хүн юм бэ? Олигтойч буруугаа хүлээж чадваргүй амар орон гар юм яриад те бараг л би байсан бас байгаагүй гэдэг юм хайшин. Тэр дотор өөрөө ингээ мэлээгээд энийгээд хамтдаа ингээ яриа сууж байснаа те ёстой тийм юм байсныг мэдсэнгүү те бараг л бидний ярьсан зүйл бол ерөөсө буруу биш. Тэгээ бидний ярьсан үнэн төрхийг илчилсэн эдитрийн буруу гинэ. Тэгээ үндэ олон хүмүүсээс эдитрийг нь буруутгасан байсан байхгүй юу? Гэхдээ миний хувьд гэх юм бол харин ч энэ хүмүүсийн үнэн нүүр царайг олон нийтэд илчилсэнд нь бол тэр эдитерт баярлаа гэж хэлмээр байна. Хэрвээ эдитлээд хасчихсан байсан бол бид энэ мэд хүмүүсийн хоёр нүрийг нь мэдлгүйгээр өргөжлүүлээд дагаад л үзээд ямар мундаг юм бэ гэж явах байсан. Тэгээ сошиал хэвлэл мэдээллийн ач буйнаар ерөөсөө хэрэг бол хизээж хуучирдаггүй маа гэдгийг бол хэдүүлээ зөндөө олон кейсүүдээс бол харж байна. Зөндөө олон бичлэгүүдээс харж байна. Тэгээ энэ хэрэг сэвгцснээс үүдээд тэдгээр хүмүүсийн өмнө нь ярьж исэн ямар аимшигтай зүйлс ярьж байсан нь бол ингээ ил босоор л байгаа. Тэг би бол баярлж байна. Хараг ямар хүмүүсийг дагдаг хүндэлдэг байснаа хараг гэж бодож байна. Тэр уучрал гэх хүн амны алдаа биш бодол нь угаасаа бохор юмаа гэдгийг бол тэр нэг ярилцлага дээр охиноо ингээ цослон явуулахгүй гэдгээс нь бол харж болж байгаа сте. Тэг өөрийнх нь л охинтой ингээд алт эрдэнэс бусдын охин төмөр гуйл юм уу? Ямар муухай арьсан доктортой гэхээрээ хүүгээрээ хүний охиныг үзүүлнэ гэдээ олон нийтэд яриад инээгээд байж ах уу. Тэг ингээ алин модноосоо хол ундаггүй гэдэг үг байдаг. Тэр бол үнэн штэ. Ийм ааваас хүн яг юу сурах уу? Нэг л өдөр том болоод ингээ аав шигээ сэтгэдэг, айлын охиныг зовоосон ийм л хүн болно үстэй. Тэгээ тэнд суугаад хийв нэг ингээ ярьсан хүмүүстэй бүгдээрээ л хин нэгэн хүүхдүүдийн ээж аваа байгаа штэ уг нь. Бүр охин үртэй хүмүүс үртэл суужаад тэгээ яриад байж байдаг гэхээр бол үнэхээр аимшигтай санагдаж байна. Тэгээд амьдрал ер нь бол хатуу штэ. Хиний хүүхэд яаж авахыг бид бол мэдэхгүй, хизээ хүүхэд аав ээжээсээ салахыг бид бол таахгүй. Тэгээ ийм новшин хүмүүс байгаа учраас олон ээжүүд хүүхдүүдээ илүү бүтэн өсгөх гэж маш их зүйлийг төвчж амьдарч байна. Тэгэд тэр хануу гээд залуу байна. Ямар муухай залтай, ирээ цэргүү, ингээ хичиг булчирхаагүй, увайгүй залуу вэ. Асуудал ингээ өөрөөсөө холдуулчих гээд бүр ингээ чичрээд байгаа байхгүй юу? Тэгэж уучлал гуйдгүй маа ямар бартан байна. Тарих толгойн амьдралыг өөрийнх нь ингээ ярьдаг явдаггүй комеди гэж бодд юм уу? Ард түмэн ерөөсөө хөнгөн хүлээж аваагүй энэ асуудлыг. Тэгж яхад өөрөө яасан хөнгөн хүлээж авч байна Өөрөө бараг л би зүгээр л ингээл маазраал ярьсан штэ. Харин уус төрчид бүр ингээ боддоор хийдэг гэж байгаа байхгүй юу? Тэг бараг муу зүйл хийж чадаагүйдээ ингээ тэр хүмүүстэй барьцаад байгаа юм уу хайшин Ерөөсөө ингээл гонгнол гомдлол ганцхан өөрийнх нь л амьдрал ингээ сүрээд хэцүүдээд байгаа юм шиг ингээ сандраад тэг бүр амт тэмцээд байгаа байхгүй юу? Даам алдвал барьж болдоггүй гэдэг тэр юу ярихаа сайн бодох хэрэгтэй гэдгийг бол уг нь бол ингээ мэддэг насан дээр яваа эзтэй. Гэтэ үүнийг бол би ингээд олон хавар нэгэндээ гэдэг зүйл болж байна л гэж бол харж байгаа байхгүй юу. Тэг яа тэгэхээр эдгээр хүмүүсийн ингээ ярьсан хийсэн зүйлс бол ерөөсөө анх удаа ингээ ам алдаад гаргасан ерөөсөө юм амны алдаа биш байгаа байхгүй юу. Яагаад вэ гэдгийг бол бид бол өнгөрсөн хэдэн хоногийн маш олон ингээд өмнөх бичлэгүүдээс нь харлаа штэ. Юу ярьж исэн гэдгээр нь. Ямар болоод аимшигтай зүйлсийг тэдгээр лаг олонний танил гэгдэх нийгэмд өөрсдийн гэсэн тодорхой байр суурь олцсон нөхдүүд хэв нэг олон нийтийн телевиз, радио, подкаст нэвтрүүлгүүдэд орж хэлж ярьсан бэ. Үүнээс харахад бид маш олон зүйлсийг нийгмээрээ хэвийн мэд хүлээж авдаг босны ингээд тод жишээ юм болов гэж харж байна. Тэг чөлөөт нийгэмштэй хин юу ярих нь хин хамаатай юм бэ? Эсвэл ингээл юм болгоныг ингээл хүмүүс хүн дээр хүлээж авах юм сүртэй ингээл маш олон хүмүүс энэ зүйл дээр ингээ ярьдаг. Гэтэл бидтэй ингээ эрх чөлөө гэдгийг, хөгжил дэвшил гэдгийг, орчин үе гэдгийг яг юу гэж хараад байгаа юм бэ? Хідэн хараал хийж урдаа 9 бусын архив тавьчаад тэргээ сурталчлаад хідэн академик боловсролтой ч сэтгэлийн боловсролгүй юм увайгүй унхаагүй өөрөөсөө ч ингээд дээшгэд бүхэлзэж өөрөөсөө сулд ороод бэр чадлаа гайхуулдаг ийм хүмүүсийг дэмжсээр ах юм уу даасаар ах юм уу? Энэ хэрэгтэй голон балаа нэвтрүүлгүүдэд болооч барууныг бусад улсыг дуурайж байгаа юм бол ёс зүйтэй хамт дуурай чадахгүй бол ингээ орон зохиолч хаягдгаа болох хэрэгтэй. Манай улсын хийж байгаа бүх зүйлс гадны хуулбар штэ. Кино, контентууд, нэвтрүүлгүүд нь бүгдээрээ хуулбар. Тэг өөрсдөө сэтгэж хийж чадахгүй бол ядаж зөв хуулаа л та. Нэг л их хараал хийсэн тэрүүгээрээ өөртөө их л том мундаг ийм нөхдүүд гэж бодд юм шүү.
Яг үнэндээ тэг үнэхээр амар золбон харагддаг. Хүний аав ээжүүд тэгж хараал хийх яаж сайхан харагдах юм бэ тийм биз дээ. Хүүхдээ ингээд чөлөөтэй өсөж ийн тэг хүүхдтэй ингээд найз шиг байна гэхээр аав ээж нь хараал хэлээл тэг ингээд бусдыг ингээд дорд үзхийг тхийг ингээд заахыг хэлдэггүй штэ. Тэр ингээд комеди энтер гэсэн юм балан юм одоо болиул таарна. Дандаа л ингээд бүхс бүр ховж ив тэг эсэн бусын бусдыг доромжилсан юм ярина. Яг үндэ ярьж байгаа хүн та тий яг ингээ өөрийг чинь адилхан ингээ доромжлох юм бол яг ингээ банцандаа тий ингээ гатнаа инээж болох ч гэсэн тий дотор ч нь бол нэг их сайхан байхгүй л. Тэг комеди гэхээр л одоо тийм зүйл ярихгүй болохоор явахгүй юм бол болил л доо. Хүмүүс нөгөө ингээ хошин шогийн хідэ ингээ маш их доромжилтын штэ. Амби боёо энэ гэл. Тэг тэр хүмүүс тайзан дээр ядчил ингээ хараал хилдэггүй байсан санагдчихэв. Юм бол ингээ хэмжээнээсээ хитрхээр л ингээ болохоо байдгаа. Тэг энэ хідэ олонний танил хүмүүстэй ингээ зэнзүүр тавихгүй бол энэ хүмүүс ч юм бүр ингээ хэмжээнээсээ хитэрчихсэн байна. Одоо болноо. Тэр Габигээд бас их хэгжүүн яриатай залуу тий ингээ бүсгүүчүүдийг ямар амар дорд үзэж байна. Тэгээ тэр уучлал гуйж байгаа нь тий өө одоо та нарын юу гэх нь хамаагүй тий миний хідэн хайртай хүмүүс л намайг ингээ хайрлаад ойлгож яхад болоо энэ гэсэн шүү юм яриад. Тийм бардам. Тэг үзэгчтэй дагдаг хүмүүсийн маш их дорд үзэж байна. Тэг одоо бол ингээ хідүүлээ тий тийм хүмүүсээ ингээ байранд нь тавих цаг нь болсон гэж бол бодож гин. Тэгээд хүмүүс л одоо тэр хүмүүсийг үзэж дагаж гаргаж ирсэн юм чинь болж бас болдгиймаа гэдэг бас ингээ харуулцгаая гэж бодож гин. Тэгээ энэ метод увайгүй хүмүүстэй хамтраад ингээ ажиллаад идэг байгууллага хувь хүмүүсээ жаахан өндөр үнэлэмжтэй байгаа ч өөрсдийгөө болон одоо бусад үйлчлүүлэгчийг хүндлээч. Ийм хүмүүсээсээ татгалздаг болох хэрэгтэй. Асуудал үүсгэсэн одоо энэ мэт нөхдүүдэд хариуцлага үүрүүлдэг болооч. Тэгвэл та нарч ч гэсэн үг нь хэрэгтэй шүү дээ. Тэр гэрээ хийсэн хүмүүс чинь ингээд асуудал дуунвал та нарын ч гэсэн нэр хүн дуунна. Тэгээ тийм байхад те та нар ингээд ядаж гэрээний мөнгөө 2 3 дахин нугалж төлөвлөдөг тийм системтэй болооч гэж бол хэлмээр байна. Дэлхийн жишг штэ энэ чинь. Тэгжээж энэ бардам хүмүүс хоолтойгоо үлдэхийн тулд хүний тэр хувийн байх ёстой, нандин байх ёстой сэдвийг ингэж одоо ирээ зэрэггүй ярихгүй. Тэгээ бас үзэгчид маань дахиад хэлээ те. Тэр орж байгаа нэвтрүүлгүүдийг нь тоглосон кинонуудыг нь ярьж байгаа тэр комедиг нь тоглосон рекламуудыг нь те бас ингэж зарж байгаа бизнесүүдийг нь битгий дэмжээч гэж хүсмээр байна. Бид нэгдэж чадах юм бол үлдэж байгаа үр хөвгтүүдтэй бас арай дээр нийгмийг бас үлдээж чаднаа. Бид ингэж соёлын шин төвшөнтэй нийтээрээ хүрэх хэрэгтэй байна гэж бол чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээ хамтдаа нэгдээд эцсийг нь үзье гэж уриалмаар байна. Тэгээ та бүхэн бас энэ хэргийг бити мартаарай. Бас дахин ярьсаар хариуцлага тооцоолноос үүн дээр дэмжээрэй гэж хүсмээр байна. Тэгээд дараагийн шин сенсац гарч ирсэн ч гэсэн тэгээ энэ хүмүүсийн юу ярьсныг бити мартаарай гэж хүсье. Тэгээ мөн одоо бол эхнээсээ энэ хүмүүсээс татгалзсан байгууллагуудаа талархал илэрхийлж байна.